За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Шинээр сонгогдсон Батэрдэн гишүүнд даргад амжилт хүсье. Тэгээ улсын хурлын дэд дарга болонгуудаа та худлаа ирж эхэлж болохгүй. Та ажлын хэсгийн гишүүнгээд энэ 78 хүн дуудсан. Засгийн газрын байгаль сайд нар нэг 6-7 сайд байна. Эрүүл мэндийн сайд нь ч байхгүй, төрийн нарийн бичгийн дарга нь ч байхгүй, энэ ч нэг 20 гаруй хүн сууж байна. Улсын хуралдаа бас нэг тодорхой хэмжээнд хүндэтгэлтэй хандуулах ажлыг та наанаас хийж хэрэгжүүлэх ёстой хаа. Тэгээд энэ засгийн газар чинь үйл ажиллагааныхаа төлөвлөгөө 5 жилийн төлөвлөгөөгөө батлуулна гэдэг 6-7 сайд нар сууж байгааг бас анхаараасаа гэж бодож байна. Мөн өмнө нь бас хэлжсэн юм аа. Энэ улсын хурлаас томилогдоод явдаг Монгол Ардын намын томилгоонууд байдаг. Очоод ажиллаа хийдэг. Би одоо бодит жишээг нь хэлье. Баян-Онгор аймаг, Үүрхангай аймагт засаг дарга нар нь төрийн албаны зөвлөлийн шаардлага хангаагүй нөхдүүдийг томилдог. Томилгоонуудынх нь одоо энэ хууль бос гэдэг шийдвэр нь гардаг. Энтэй холбоотой төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл авмаар байна гэд Булган туяад даргаыг наачаа сууж яхад хэлсэн. Одоо л хариу байхгүй. Одоо л хариу байхгүй. Та одоо дэд даргын ажил хийж байгаа. Тэр нь улсын хурлаас томилогдож байгаа албан тушаалтнуудтайгаа нэг ажил хийлэгдэх талаас нь хариуцлагын тогтолцоо ярмаар байна. За тэгээд татвараар цуглуулсан хэдэн төгрөгөөрөө бид нар одоо бөө юм болж улсын төсвийг баталж өгдөг. Тэгтэл анхан шатн дээр хүүхдүүдийн хоолны махных нь мөнгнөөс хүртэл нэг хэдэн нөхдүүд тэр нэг хэдэн махны хүмүүстэй нийлж байгаа хулгай идэг авилгачсан юм тогтолцоо бүр гарч ирээд тогтцсон байгаа. Энийг одоо ерөнхий сайд маш сайн анхааралтай авч ажилласаа гэж бодож байгаа. Апогийн одоо эзэн гэх юм уу, МСС эзэн гэх юм уу, эдгээр одоо төр хувийн хвшилд ажиллаад өдөө болтол зүтгээд баялаг бүтээсэн хүмүүсээсээ баян тансаг амьдарж байгаа хүмүүс Монгол Ардын намын цагаан барьаар дүүрэн байгаа. Тэгээ энэ одоо энэ хулгайч нартайгаа тэмцэхгүй болохоор ч багш нар цалингаа нэмүүлээ, эмч нар цалингаа нэмүүлээ, ахмадууд тэтгэврээ нэмүүлээ гэж талбай дээр гарч ирэх чинь бол зүй ёсны асуудал. Харин ч босод иргэд гарч ирээгүүд нь одоо засгийн газарт баярлах ёстой болов. Тэгээ энэ авилгатай тэмцэх газар бол захиалгаар улс төрийн зодооны хэрэгсэл болоод ажиллаа хийхгүй байгаа учраас Монгол улс авилгалаараа одоо энэ олон улсын индексэрийг улам хойшлоод байгаа. Энэ дээр бол ерөнхий сайдын бүр онцгой анхаарч ажилласаа гэж бодож байгаа. Энэ төлөвлөгөөн дээр ч гэсэн бичигдсэн байна. Танилцуулга тараасан юм дээр ч гэсэн бичигдсэн байна. Одоо бидэрт үр дүн хэрэгтэй байна. Энэ тал дээр одоо таны одоо байр суурийг бас тодруулмаар байна. За тэгээд та 2 хоногийн өмнө намын даргад нэр дэвшилтээсээ одоо татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Намынхаа хулгайчуудтай эвлэрсэн болоод нэрээ татцсан уу гэж танаас одоо асуух гэсэн юм. Ер нь бол нэг хөгжилтэй холбоотой асуудал ярих юм бол бид нар төсвийг ярина. Төсөвтэй холбоотой асуудал ярих юм бол нэг зарчмын 2-3 асуудал байна. Нэгдүгээрт бид нар урсгал зардал ерөөсөө цаашдаа өсгөхгүйгээр үйл ажиллагаагаа явуулж сурах хэрэгтэй гэдэг энэ зарчмыг засгийн газар тогтмол баримталж ажилламаар байна. Хоёрдугаарт гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хариуцлагын асуудлыг одоо сайжруулмаар байна. Жишээлхэд 10 аймгийн дулааны станцын асуудал дээр Солонгосын тал санхүүжүүлээд Солонгосын компани гүйцэтгээ явж байхад Солонгосын компани дампуурсан Монгол хүү төлөө явж байгаа. Ядахтаа хүүн зогсон шүү гэдэг энэ зохицуулалт байхгүй. Энэ мэтлэнгээр гадаадын зээл тусламжтай холбоотой асуудлууд дээр бид нар бас зарчмын одоо хатуу байр суурийг илэрхийлж явах ёстой болов гэж бодож байгаа. За 3 дугаарт нь төр хувийн одоо энэ төр өмчүүдээс хувьчлах замаар салмаар байна. Хамгийн сонгодог жишээ энэ Сумын Озер гээд Монгол Ардын намын нэмэлт минут авчихуд байгаа. Монгол Ардын намын одоо энэ сайд хүртэл хийж исэн үнэтэй холбоотой үндэсний хөрөнгө оруулалтын банк. Цогтоодор гишүүнд 1 минут сонгоё. Сангийн сайдтай холбогдуулаад яригадаад байдаг Чингис хаан банктай энэ 2 банктай өрсөлдөхгүй юм бол төр банкаар, төрийн банкаар юугаа гэж. Яагаад хувьчлахгүй өнөөдрийг болтол дараад байгаа юм. Төрийн банкаар дүүрэн Монгол Ардын намын дарга нарын шахаас нар байгаа. Даргаасаа өсвүүлээд. Энийг одоо хизээ цэгцэлж эхлэх юм. Уг нь өнгөрсөн 2024 оны хаврын чуулган хаах гэж хахад Бямб цогцсайд хувьчлалын асуудлыг оруулж ирнэ гэсэн нэг ч асуудал оруулж ирсэнгүй сая. Гэх мэтлэнгээр одоо энэ бид нар энэ асуудлуудаас салмаар байна. Тэгээ дараагийн асуудал бол одоо энэ мал малчин хоёр бодлогогүй хаягдсан. 20-30 жил хөдөө аж ахуйн яамн дээр вакцины мап нь бий болсон. Өнөөдрийг болтол мал ирүүлж чаддгүй, мах экспортод гарч чаддгүй хүссэн хэмжээгээр. Гэх мэтлэнгийн эдгээр асуудлууд дээр таны зарчмын байр суурийг болон холбогдох сайднараас нь тодруулъя. За.
Зөвхөн гишүүнээ би энэ 72 хүний нэрс үнссэн байгаа шүү. 72 хүний нэрс надад өгсөн. Энийг бол засгийн газар өөртөө өгж байгаа. Ийм хүмүүс оролцож байгаа гэдэг. Түүнээс 72 энд байна гэж би бас хэлэг баг. Нэгдүгээр. Хоёрдугаар ер нь бол цаашдаа ерөнхий сайдыг би санал тавьсан шүү дээ. Орж ирэхдээ тодорхой асуудлуудад орж ирэхдээ сайд нараа байлцуул. Нэг. Хоёрдугаарт яг ажил хариуцсан хүмүүсээ байлцуулаа. Битгий энэ олон хүмүүс энэ 70-80-аар нь битгий авчираад ингээд ажилгүй болгоод ажил хийхгүй суулгаад гэсэн шүү дээ. За тэгээд энэ дээр ерөнхий сайд анхаарна үз. За ерөнхий сайд хариулах уу? Ерөнхий сайд зандаа шатар. За тэгээд жоохон дэг журамтай баймаар байна. Ам ажил зөрөөгүй баймаар байна. Зарим гишүүд нь болохоор сайд нар хариулахгүй явж ажиллаа. 70-80-аас суух хэрэггүй явж ажиллаа хийгээд тэгээд одоо эрүүл мэнд олон асуудлууд байна. Сайд нар явж ажиллаа хийхээр нөгөө хэсэг нь болохоор бас нэхэд. Тэгээд одоо алийн дагах гэж байна. Нэг шинэхэн сайд нар явж ажиллаа хийлэг гэдэг ах юм. Нөгөө хэсэг нь болохоор хаач үгээд ах юм. Төр засгийн ажилд асалтгүй явах хэрэгтэй шүү дээ тийм үү. За тэгээ хэрэг би андуураагүй бол манай Зогтбаатар гишүүн хөгжлийн банкнд ажиллаж исэн. Банкны салбарт ажиллаж исэн. Тэгээд банкны салбарын зовлон жаргалыг сайн мэдчих хэвээр. Тийм учраас төрийн банкыг жишээлбэл бид одоо энэ үндсэн чиглэл баталсны дараа өргөн мэдүүлэх гээд энэ төрийн өмчийн компаниудын өрөөчийг сайжруулах хүрээнд одоо IPO сая 5% нь гарсан. Олон нийтэд хувьцааг нь арилжаалах хувь 34-өөс 60% хүртэлх мятаас ахуулаад одоо тодорхой жагсаалтууд орж ирэн тэр хүрээнд өрөөчийг сайжруул. Нэгт. Хоёрт энэ хууль зөрчдөг бодлоо ярьдаг юмнуудаас салах хэрэгтэй хаа цаана. Тийм учраас бид нар бол энэ ойлгохтой тэмцэхгүй бол улс орон сүрэх гээд байна. Айл нам байх нь хамаахгүй одоо бүгдээ хаана хариуцлагатай бай. Хуулиа дээдэлдэг бай. Ёс журамтай бай. Тэгжээж энэ улс орон чинь нэг хуультай эзэнтэй энэ геополитик гадаад дотоод нөхцөл байдал хүнд үед тусгаар тогтнол аюулгүй байдлаа хамгаалж оршин тогтнож чадна. Тийм учраас энэ бол зүгээр Монгол улсын үндэсний аюулгүй байдлын 6 одоо чиглэл болох оршин тогтнох хүн, эдийн засгийн, төр засгийн энэ аюулгүй байдал бүгд холбогдно. Ийм учраас одоо өгшин залуугүй гишүүд аль нам хүйс гендер үл хамааран ёс журамтай байж энэ авилгал албан тушаалын томилгоо аливаа асуудлаас ангид байж энэ асуудлууд явна шүү. Тийм учраас одоо хэлсэн үгэндээ эзэн байж бид нар хариуцлагатай байх асуудал дээр хаана анхаарах ёстой. Тэгжээж энэ улс орон зэгцэрэх хөдөлгөөн явагдчихэж хуулиа дээдэлдэг төртөө засагтай. Тэгээд тэр нь бол ард олонныхоо орлогыг нэмэгдүүлэхийн төлөө эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулахын төлөө энэ Монгол хүний нэг мөрөөдөлтэй болохын төлөө нэгдмэл үнд зүйлтэй нэг улс байхын төлөө энэ хүчээ бид нэгтгэж ажиллах ёстой. Энэ тэмцэл бол энэ 5 жилийн үндсэн чиглэлд бас тодорхой хэмжээгээр суусан. Одоо бид үгээр үйл хэрэг зөрдгөө байх ёстой. Ийм зарчмыг хаана баримталж ажиллая. Бас завсарлах ёстой. Цаашаа үргэлжлүүлээд явчих уу? Завсарлага авах уу? Цаашаа үргэлжлүүлэх үү? За үргэлжлээд явъя. За. Сархтын зулбахаар шүү. Хин хариулъя. За би зөвтгөх шүү. Хариулъя. За өмч хөвчлөлтэй холбоотой 26-аас 28 онд хөвчлөх аж ахуй нэгжийн жагсаалт төрийн бодлогыг энэ намрын чуулгандаа багтааж явсах хурл оруулж ирнэ. Ойрын үед оруулж ирнэ. Өмч хөвчлөхээр одоо хуучин бол ерөөсөл хөвчлөлнөр хулгай хийдэг гэсэн одоо ард түмэнд бас тогтсон ойлголт байдаг. Энэ бас ойлголтыг бас засах. Ийм алдаа бас гаргахгүй бах талдаа илүү анхаарч байгаа. Үр ашиггүй хөрөнгө өрөөгөөж өгдөг байх хэвээр. Үр ашиггүй компаниудыг хөвчлөх. За дээрээс нь одоо хувийн хвшилтэд өрсөлдөг энэ компаниудыг бас хөвчлөх. Иймэрхүү одоо бас бодлого барьна гэж байгаа. Энэ хүрээнд Монголын цахилгаан холбоо
хөдөө аж ахуйн бирж, үндэсний давхар даатгал, Монголын хөрөнгийн бирж, Эрдэнэс 5 толгой, Дулааны 3 дугаар цахилгаан станц, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, МЯАТ төрийн банк зэрэг компаниудын асуудал ихний ээлжинд орж ирнэ гэдгийг танд хэлье. 34. За цогтолтор гишүүн түрүүн асуулт асуусан хэн хариулах вэ? За. Хөдөө аж ахуйн сайд. Чи тодруулсан уучлаа. За хариултыг авч. За. Вакцины асуудал, шахаа гэдэг. Энэ асуудал яам дээр бүрэн зэгцэрсэн. Та бүхэн санаж байгаа бол энэ вакцины тойрсон хэрүүл болдог, янз янзын өвчин дэгддэг, зохиомлоор үүсгдэг гээд нэлээд асуудал сүүлийн 3 жил сонсогдохгүй байгааз энийг зэгцэлж гисэн. Шууд үйлдвэрээс нийлүүлэлтийг хийдэг болсон. Гэхдээ шинжилгээ ухааны нотлохоо үрдүн цуурлсан. Энэ сонгончлогоорт хийгдээд нөгөө талаас Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага өөрөө энэ бүсийн энэ зонхлон гардаг энэ вирустай холбоотой ингээ зөвлөгөө нь омгуудын зөвлөгөө гаргаад ингээд шинжилгээ ухаанаар залаа явчихдаг. Тэгэхээр тэр олон шалгуураа дагаад ингээ хийдэг болсонтой холбоотой тэр мал амьтны тэр шахаа махаа гэдэг зүйл, вакцины шахаа гэдэг зүйл дууссан. За энэтэй холбоотойгоор үйлчлэлүүд сайн байгаагийн илрэл экспорт эрс нэмэгдэж байгаатай л гоё харагдах бодох ёстой. Мал эмнэлгийн чанар үйлчлэгэн дээр ахис твшил гарсантай холбоотойгоор мал махны экспорт, хөдөөчн гаралтай бүтээгдэхүүний экспорт эрс нэмэгдээд байгаа. За өнөөдөр ихэд бид нар нэг 230 гаруй сая долларын 60 орчим мянган тонн мах экспорттсон байна. 24-23 онд бид нар 300 сая доллар жил тус бүр хөрвж экспортлсон. Эний цаан чинь нөгөө мал эмнэлгийн чанар аюулгүй байдлын үйлчлэгээний үр дүн харагдаад байгаа. Нөгөө вакцины чинь асуудал шийдэгсэн үр дүн. Тэрнээс үүн чаддгүй байсан байхгүй юу? Багаар 10-20 мянган тонн хүрээд л нэг 10-20 сая доллар мах экспортлол хил ам гаргаад хаачдаг, өвчин дэгдээл хаачдаг байсан. Тэгээ ийм асуудалгүй доктортой яваад байна. Зөвхөн одоо бас хөдөөчн түүхэд ноолор ихэд нодлонгийн мөнөөс самсан ноолорын экспорт үндсэндээ 5 дахин нэмэгчлээ шүү дээ. 5 дахин. Энэ болгоны цаан чинь мал эмнэлгийн чанар үйлчлэгээ, мал эмнэлгийн бодлого яваад байгаа. Мэдээж дутуу зүйл их